За энэ дөрвөлжний оронд тохирох тоог нөхөөрөө гэсэн байна. За тэгэхээр бид бол энгийн бутрахын ижил биш хуваарьтай энгийн бутрахыг нэмж хасах зүйл их чинь. Тэгэхээр нэгдүгээрт хуваарийг ижил хуваарьтай болгоно. Тэгээд хуваарийг нь хэвээр бичиж хүчтөрүүдийг нэмж хаснаа гэсэн ийм ерөнхий дүрмэн дээр ажиллаж байна. За тэгвэл энэ хуваарийг ижил болгоно гэдэг чинь бидний юу хий гэсэн үг вэ гэдгийг судлаа. Энэ хуваарийг ижил болгоно. Ингийн тулд энэ хуваарьт байгаа хоёр тооны тоог анхны тоо үржигдэх нь задлан. За нэгдүгээр хуваар нь 3 байна. 3-ыг анхны тоо 3 туваалаа 1 гарлаа, 1-ийг 1 хуваагаад 1. Тэгэхээр анхны тоо гэдэг нь өөрөөтэй ба 1 хуваагддаг тоог анхны тоог нь тэгвэл 3 гэсэн тоо чинь 3-ын 1 зэргийг үржих нь 1-ийн 1 зэрэг гэж байна. Одоо 9 гэсэн энэ хоёр дахь хуваарийг анхны тоо үржигдэх нь задлаа. За тэгвэл 9-ийг эхлээд 3 хуваараа 9-ийг 3 хуваахлаар 3 гарлаа, 3-ыг 3 хуваагаад 1 гарлаа, 1-ийг 1 хуваагаад 1. Тэгэхээр 9 гэсэн тоо болоо 3-ын 2 зэрэг 2 дахин орсон. Үржих нь 1-ийн 1 зэрэг гэсэн. Одоо тэгвэл 3 ба 9 гэсэн хоёр тооны хамгийн их ерөнхий хуваагчийг олох юм бол энэ маань энэ хоёр энгийн бутрахын ерөнхий хуваарийг олно гэсэн. За тэгвэл энийг олохын тулд хоёуланд нь ижил байгаа тоогоор орсон анхны тоонуудыг олно. Тэгэхээр энд хоёуланд нь 3 1 ширхүүгээр 1 ширхүү. Тэгвэл энэ хоёрын хамгийн их ерөнхий хуваагч нь 3 болж таарна. 3-ыг үржих нь 1 тэнцүү 3 болж таарна. Одоо тэгвэл 3 гэсэн хуваар дээр 3-ыг өгөх хэрэгтэй. За энэс нь энэ хоёрын басан хамгийн бага ерөнхий хуваагдагчийг олъё. 3 ба 9. За тэгвэл хамгийн бага ерөнхий хуваагдагч гэдэг маань энэ хоёр тоонд зэрэг хуваагдах хамгийн бага тоо юу юм бэ гэхээр эхлээд энэ их байгаа тоог авчихна. Их тооны задаргааг авна. Тэгээд энэ бага тооноос дутууг нь нөхөж явна. Тэгвэл 3 ба 9 гэсэн тооны их тоон 9 байгаа. 9 чинь өөрөө 3-ын 2 зэрэг үржих нь 1. Ингэхлээр энэ 3 гэсэн тоос энд дутуу зүйл байхгүй. Тэгэхээр энэ хоёрын хамгийн бага ерөнхий хуваагдагч нь 3-ын 2 зэрэг буюу 9 болно. За тэгвэл одоо гүйцэгч үржигдэхүүн гэж юу хэлдэг вүлээ? Тэрийг хэрхэн олох вэ гэдгийг бичиж. Тэгэхээр за гүйцэгч үржигдэхүүн гэг олохын тулд энэ хоёр тооны хамгийн бага ерөнхий хуваагдагчийг хамгийн их ерөнхий хуваагчд хуваа тэгээ ингээд гарсан тоог нь энэ хоёр дээр очих ерөнхий үржигдэхүүн болгоно. Тэгвэл энэ хоёрын хамгийн бага ерөнхий хуваагдагч бол 9 байгаа. За тэгвэл 9-ийг эхний хуваар 3-т хуваа. Энэ хуваар 3-т хуваа. Тэгэхээр 3 гарна. Энэ нь нэгдүгээр энэ G үсэг орчихсон байх шүү. Нэгдүгээр бутрахын гүйцэгч үржигдэхүүн. Хоёрдугаар бутрахын хуваар бол 9 байгаа. Тэгэхээр 9-ийг 9 туваахлаад 1. Ингээр энийг одоо дахиад бичээ 2 бүхэл 3-ны 1-ээс хасах нь 1 бүхэл 9-ний 1-ийг хасах гэдэг юм. Тэгвэл энд гүйцэгч үржигдэхүүн 3 ирлээ. Энэнд бол 1 ирлээ. Ингээд 2 бүхэл 9-ний 3-аас хасах нь 2 бүхэл 9-ний 1. Тэнцүү 2 бүхэл 9-ний
2 гарч байна гэсэн үг. За энийг засагдах тодорхой болгох юм бол 9. За 9-ийг энэ бүхэл хэсгээр үржүүлнэ. Бүхэл 2-ыг 9-оор үржүүлээд хүртэр 2-ыг нэмлээ. Энэ хүртэр 2 чинь энэ 2 шүү. Нэмж байгаа 2. Тэгэхээр энд 2 ижил цифр байгаа учраас багш нь тэгж хэллээ. Ингээд 9 2 9 18 ингээд 20. 9-ний 20 гэсэн ийм тоо гарах нэ. За одоо энэ загвараар B бодлогыг тэгэх юм бол энэ загвараар B бодлогыг бодох юм бол энийг төр холдуулчих зүг байна. За B бодлогыг бодлоо. Тэгэхээр B бодлогын хойрууд нь 7 ба 9 гэсэн 2 тоо. 7-г анхны тоо үржигдэх нь задлаа. За тэгэхээр анхны тоонууд 2 бай, 2, 3, 5 биднэрт хураагдахгүй юм. Тэгээд 7 өөрөө өөртөө хураагдана. Нэгийг нэг гэнэ. Тэгвэл 7 гэсэн тоо чинь 7-гийн 1 зэргийг бүрчин нэгтэй тэнцвэр юм. За 9-ийг энэ дээр хуваасан гэхдээ дахиад хураачих. 2 гэсэн анхны тоонд хураагдахгүй 3 хуваагаар 3 гарлаа 3 энэ эхний нэг хуваагдагч 2 дахь нэг хуваагчдыг бичиж байгаа. Тэгэхээр 3-ыг 3 хуваагаад 1 1-ийг 1 хуваагаад 1. За ингээр 9 гэдэг тоо чинь 3-ын 2 зэрэг 1-ийн 1 зэрэг болж таарсан. За одоо энэ хоёр тооны хамгийн их ерөнхий хуваагчийг нь 7 ба 9. За хамгийн их ерөнхий хуваагчийг болохтой нь бага тооноос нь аваад нөгөө тоонд нь байгаа ижлийг авдаг. Хоёуланд нь ижил байгааг авдаг. Гэтэл эндээс харж нь хоёуланд нь ерөөсөө 1 гэсэн ийм тоонод гарч байна. 1 гэсэн тоо гарсан. За тэгвэл эндээс юу гэсэн утна дүрм гарчих уу гэхлээр хамгийн их ерөнхий хуваагч 1 байдаг ийм хоёр тоог бол харилцан анхны тоонод гэдэг. За хамгийн их ерөнхий хуваагч нь нэгтэй тэнцүү байх тоонуудыг харилцан анхны тоо бие биенийхээ хувьд анхны тоо гэж нэрлэнэ. Харилцан анхны тоонууд гэж нэрлэнэ. Тэгэхээр 7 ба 9 хоёрыг зэрэг хувааж чадах хамгийн их тоо бол ганцхан 1 байх юм. Ийм учраас 7 ба 9 хоёр бол харилцан анхны тоонууд болж таардаг. Одоо энэ хоёрынхоо хамгийн их ерөнхий хуваагчийг нь олъё. За тэрэгцийн хамгийн бага ерөнхий хуваагдагчийг. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ? 7 ба 9 хоёрт зэрэг хуваагдаж чадах хамгийн бага тоо болё гэсэн. За ингэхдээ аль их байгааг нь авна. Эхлээд их тооныхоо задаргаанаас авна. Тэгэхээр бид нар 9-ийн 3 3 1-ийг авна. Дараа нь нөгөө талаасаа дутууг авна. Тэгэхээр 3-ын 2 зэргийг үржих нь 1. Одоо эндээс дутууг нь авна. Тэгэхээр 1 байгаа учраас эндээс дутуу 7-г л авах юм байна. За үржих нь 7. Тэгэхээр 3-ын 2 зэрэг чинь 9 7 тэнцүү 63. За 63-аас өшөө бага тоонууд бол 7 9 2-т 1 зэрэг хуваагдахгүй юм байна. Жишээлх юм бол одоо 49 гэхэд энэ 7-д хуваагдах боловч харин энэ 9-д бол хураагдахгүй. За 9 дээр ясаа 7 50 6 9 54 гэдэг. Гэтэл энэ бол 9-д л хуваагдана. 6 9 54. Гэтэл энэ 54 чинь 7-д тэгш бүхлээр хураагдахгүй. Ийм учраас
энэ хоёр зэрэг хуваагдах хамгийн бага тоо бол 63 юм байна. За одоо ингэж бодлого бодъё. За бодлого маань ингэсэн. 7 бүхэл 7-ны 3-аас хасах нь 4 бүхэл 9-ний 2 гэсэн. За одоо энэ дээр дээтгэс жижигхэн өөрчлөлт чинь бага ангидаа үзсэн тооны бүхэл хэсгээс бүхэл хэсгийг хасаад бутархай хэсгийг хооронд нь хасаад бас нэмчиж болдог юм. За тэгвэл нь одоо бид ямар үйлдэл хийх вэ гэхлээр за нөгөө энэ гүйцэгч үржигдэхүүнээ олохын тулд ингэсэн шүү дээ. Энд хамгийн бага ерөнхий хуваагдагч 63-ыгаа энэ хоёр хувааруудаа хувааж өгнө. Эсвэл хамгийн бага хамгийн ерөнхий хуваагчтай хувааж өгнө. Ага хуваартай хувааж өгнө гэсэн 3-7-д хувааж. Тэгэхээр энд 9 оногдох нь. Тэгвэл энийг гүйцэгч үржигдэхүй 9 байх. За түрүүн дээр бас багш нь буруу хэлсэн юм шиг байна. Аагүй юм байна. Хувааруудаа энийг болохоор 3 гэдэг ингээд тохирцсон юм. Энэ чинь харилцан анхны тоонууд биш учраас тийм дөрмөрсөн юм байна. Энд болохоор харилцан анхны тоонууд учраас 2 дахь хуваар 9-тэй ухлаад 7 бол. Тэгвэл 2 дахь бутархан гүйцэгч үржигдэхүүн 7. Одоо цааш нь үйлдэлээ гүйцэтгэх юм бол за 7-оос 4-ийг хасаад бүхэл хэсэг бол 3 гарч байгаа юм байна. Нэмэх нь. За энд хүртэр ба хуваарийг үржүүлнэ. Тэгэхээр 7-9-ийн 63, 3-9-ийн 27. Хасах нь 7-9-ийн 63 хасах нь 2-14. Тэнцүү 3 дээр нэмэх нь одоо энэ хоёр чинь хасчин шүү дээ. Тэгэхээр 13 юм байна. Ингээд хариу маань 3 бүхэл 63-ны 13 болсон. За тэгээд 13 гэдэг тоонууд дахид цаашаа хураагдах уугүй юу гэдгийг харин энэ дээр тэрийг ярилгүй өнгөрсөн маань 20 ба 9 хоёрын хамгийн их ерөнхий хуваагч нь хамгийн их ерөнхий хуваагч 20 ба 9 хоёрын чинь 1. Энэ хоёр турагдах, энэ хоёр турагдах. Энэ 3 турагдах, энэ 3. Тэгэхээр энэ бол ингээд харилцан анхны тоонууд болцсон учраас энэ доторхой болсон. Тэгэхээр одоо энэ маань бас харилцан анхны тоо мөн үү биш үү гэдгийг бүгдээр шалгах хэрэгтэй. Тэгвэл 63 чинь энэ анхны тоо мөн үү биш үү гэдгийг үзье. 63 чинь одоо хамгийн 7 тураагдаад 9 тэгээд 3 1 боллоо. 63 чинь 13 болох дээр өөрөө ерөөсөө анхны тоо ийм болж байна. Тэгвэл энэ хүртэр хуваар цаашаа хураагдах уугүй юу гэдгийг шалгаад байгаа хүмүүстээ. Тэгэхээр энэ хоёрын хамгийн их ерөнхий хуваагч нь 63 ба 13 гэсэн хоёр тооны хамгийн их ерөнхий хуваагч нь 1 болж таарлаа. Тэгэхээр энэ дахин хураагдахгүй юм байна. Ийм учраас 63 ба 13 гэдэг тоо чинь ямар тоо болж таарлаа? Харилцсан анхны тоо болж таарлаа. Харилцсан анхны тоо болж таарсан. За тэгвэл ингэ болсон. За яг хөө энийг засагдах боторхой болгох юм бол одоо 63 за хуваар бүхэл хэсгийг хуваараар үржүүлээд 13 юм. За энийг цэжээр хийчих 3 3-ийн 9 3 6 18 19 нэмэх нь 13 хуваах нь 63. Аль болохоор цээж тоолол хийж байгаа хүмүүстээ за 63 энэ хоёрыг нэмээд 12 энэ хоёрыг нэмээд 10 шүү дээ. 10 дээр сонсон нэгийг нэмээд 1 боллоо. Тэнд нэгээсэн чинь 212. За 212 63 2 бас дахиж хураагдах гэхээр энэ буцаад энэ үйлдэл хийгдэнэ. За ингээд энэ дээр
өшөө илүү нарийн мэдээлэл авч чадвараа дэвшлүүлэхийг хүсвэл манай дагаж байгаа хонхон дээр дараад тэгээд сургалтанд хандагдаарай.